7 хоногийн 6 өдөр нүхтлээ ажиллана. Тэгээд 2 хоногт $1000 хадгалаад хүүхдийнхээ сургалтын төлбөрт хадгалдаг. Тэ сухтаа Монголд бол тоглодог байсан. Бид нар чинь баг энэ Австрали орны оюутлах байхгүй. Та нар өөртөө бахархах амар гомдож байна. Таны юмыг харсаар агаад ирсэн чинь одоо ингээд баг тэ талхаар байгаа. Тэр минь түмэн бодол харамсал хэцүү байсан он жилүүд хэрэлзээд л өнгөрсөн. Амар хэцүү байдаг. Надад нэг амар тийм хэцүү санагддаг юм. Fuck яах ч ёстой юм гинэ. Гарснаас хойш хамгийн анхны хоёулынхын дүрстэй. Нэр нь тийм бах те. Харин тийм бах та. Завгүй байла. Уучлаарай. Зунийг enjoy-дж байла. Enjoy хийгээдсэн чинь бас байхгүй байгаа юм байна. Амар цаг байсан те. Харин. Тэгэхээр өнөөдрийн влогор гэх юм уу те. Өнөөдөр бид хоёр ярих гэж байгаа сэдв болохоор зэрэг яах гэж Австрали дээр вэ? Бид хоёр гэдэг сэдв. Яг үндэ Австралигт бол бит хоёр бол бүр амар enjoy хийдэг те, амар гоё хийдэг те. Ерөөсөө ирсэндээ бол бит хоёр харамсдаггүй. Тэг яг энэ видео хийх сэтэл надад бараг жилийн өмнө төрсөн юм л да. Жил тэрнээс урт хугацааны өмнө ч юм уу. Яг тийм бол ингээл ирснээс хойш ингээл дандаа яг сайнтай муутай адилхан гарахыг хичээдэг ч гэсэн ягаад бит хоёр ингээд Австралид ирсэндээ илүү юм одоо баярлдаг гэх юм уу те талархаж ханддаг. Тэгээд харин гэтэл ингээд ерөнхийдөө ингээд олон хүмүүстэй уулзаад яриад ч юм уу эсвэл комментээр ирдэг ч юм уу чатаар ирдэг ч юм уу ингээ харахад бас Австралиг ингээд сайн судлаагүй ирсэн ч юм уу эсвэл ингээд хүмүүсийн зөвхөн ярьж байгаа дээр үндэслээд гэтэл ч ингээ айл болгоны кейс өөр байгаад байгаа штэ. Тэгэхгүй ер нь л хүмүүс гоё байгаа мэн гэж бодоод ирэх ч юм уу те. Тэгж ирснээсээ болоод алтах ч юм уу тиймэрхүү тохиолдлууд бол маш их байгаа юм байна гэдгийг бол харсан. Австралчин бас яг нэг юм энгийн зүгээр юу биш байхгүй юу те. Юу гэмэр чи арай их тийм эрсдэл өндөртэй орон юм шиг бол санагддаг байхгүй те. Нэгдүгээр зөв нислэгийн тийзнээсээ ботход л одоо би дөр ингээл Монгол руу харих гал явхад ингээд зөвхөн тийзэн л 14-5 сая төгрөг болчихж байгаа байхгүй те. Тэгээ бодохоор чинь хүн тэр их мөнгийг ингээд зориулж ирчээд буцаа тэр хэмжээнийхээ өрөг өжиг авч чадчихэв үгүй юу гэдэг нь амар эргэлзээ те. Тэгээ бүр ингээд амар хэцүү байдалд орсон хүмүүсээс айгүйх байгаад байгаа байхгүй те. Ээж хоёр нь хоёулаа ингээд огт хийлгүү тэгснэ ингээд 3 хүүхдэд дагуулад ирчихсэн. Бүгдээрээ гуруулаа сургуулийн насных тэгснэ айлын визээр ирсэн. Тэгтэл чинь зүгээр ирэх зардал нь баг 20 эдэн сая. Тэгэл нөгөө байр маяр бүх юма зараад ирсэн байдаг. Тэгтэл ингээд одоо юу гэдэг чи 200 саяар байр зарлаа гэж бодоход бараг л гэр бүлээрээ нэг 3 сар байхад л тэр мөнгө бол юугаач зохицуулж амжаагүй байтал дуусчин те. Хүүхдээ сургуульд оруулаад эхнийхээ байрныхаа нэг 2 сарын төлбөрөг төлтөл дуусчин. Тэгтэл аав хоёр нь одоо буцаад визэн тэгснэ татгалцсан ч байд юм уу те. Ингээд сургалтын болгочихсон ч татгалцсан. Ялангуяа сүүлийн үед нөгөө визний асуудлууд бас айгүй хэцүү хүнд болгочих шүү боллоо те. Нас заачихсан. Дээрээс нь нэлээд чанга болгочихсон. Төлөвлөд ирсэн те ирээд яг амьдраад ингэн тэгнэ гэж төлөвлөд ирсэн байсан хүмүүс дээр хүртэл шууд ингээд тэ шийдвэрээс болоод тэгж чадхааргүй болчдаг те. Сүүл тарсан одоо хүмүүст юу нэл хамгийн хэлбэг тохиолдож байгаа асуудал гэхэд магистра төгсгөд 35 нас өнгөрсөн байх юм бол төгсөөд авдаг тэр 2 жил 5 жил гэдэг нэг мэржлээсээ шалтгаалаад олгодог байсан 485 гэдэг визээ өхөө болчихсон те. Тэнгүүт чинь л аль хэдийн мэдүүлээд ирэхэр болцсон байгаа хүмүүс амар хэцүү яг яах вэ гэдэг тийм хийцгүй болчих жоохгүй. Тэгээ Австралид ерөнхийдөө тэгж хараар байхад бол ер нь маш хүндчтэй гэдэг ер нь группээр асуусан хүнд нь хэлж байгааг харахад зөндөөл хүн байт юм билээ тэр хүмүүс яаж болгоод байгаа юм гэдэг байхгүй. Тэгэхээр тэр утгаараа ингээ харахад ирэх байгаа бол маш сайн судалж ирээрэй гэдэг үүднээсээ энэ одоо энэ удаагийн бичлэгээ хийх гэж бодсон. Тэгээд монголчуудынхаа групп болохоор ингээд Австралид ирээд харамсандаа байдаг тийм сторинуудаа хуваалцаач гэд хэлсэн байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд бол цагтлуудаа ирсэн байгаа учраас тэр цагтлуудаа би огт уншааг байгаа. Одоо л яг нэгэд унших гэж байна. Гэхдээ яг саяны яг бодсон шиг бол тийм юмнууд бол ирсэн юм уу мэдэхгүй байна. Яагаад гэвэл энэ чинь хүний бүр амар эмзэг асуудал болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө ямар ч түүхүүд бол ирснийг мэдэхгүй байна. Тэгэхээр бид тэр түүхүүдийг ингээд нэг нэгээр нь уншаад тэгээд өөртөөхөө бас сэтгэлийг ингээд яриад явъя гэж бодлоо. Хүн болгоны зүгээр ингээд Instagram-ийнхаа стори дээр хийж байгаагаар төсөөлж ерөөсөө болохгүй. Би тэрийн хувьд ч гэсэн маш их юм асуудал байсан. Яг харцангуйас хуваалцдаг. Ерөнхийдөө хуваалцдаг. Тэгээд би ингээ эрэг юмнууд ингээд одоо шеэрлээд эрэгч бахта өөрийнхөө байгаа байдал ингээ бодитоор шийдлээ. Тэгээд миний кейс бол айгүй надад эрэг санагдахгүй. Эдгээр яг санхүүгийн асуудалтай тулгарна хэцүү байна тий. Ойлгохгүй соёлын асуудалч гарч ирнэ гэхдээ ерөнхийдөө би бол хизээж Австралид ирсэндээ жишээлбэл харамсдаггүй байхгүй. Тэнгүүд над руу нэг хүн тий таны юмыг харсаар агаад ирсэн чинь одоо ингээд бараг тэ талхаар байгаа.
юугаар шааж ийн гэдэг шиг тий. Уучлаарай. Ангууч үсрэлж газар шаачлаа гэдэг. Тэгээ нэг болохоор тэгжсэн юм ганц хоёр мэрсэн болохоор тэгэхээр бас тэр талаар мэдээлэл олгоё гэж бодсон юм аа. За тэгээд шууд захиар гоорё тий. За тэгээ. 2018 онд ирээд бусдын адил хэлний бэлтгэлээ дүүргээд коллежид ороод хүүхдүүдээ ээж аавыг нь авч ирвэ. Аялын визтэй тэдэндээ Тэнгис далай үзүүлэгчийн хүсэлтэд 2019 оны 12 сар айхтар түүмэр гарч Австрал даяар утаа май болов. Аав маань гадаа сууж байгаад гинэт зүрхэн зогсож азар гудамд Монгол хүүхдүүд байж түргэн маш хурдан дуудав. Бид ч ойр ойрхон дэлгүүр явж байсан нэг хүү ирээд "Анаа танаа аав" гэдгүүгээд очлоо. Юу болж байгааг сөхөөрсөнгүй бүх зүйл маш хурдан болж өнгөрвөө. Аавын зүрх цохилж түр хүлээгээд машин аваад имлэг явв. Яаралтай хагалгаа гэд зүрхэнд 2 стенд тавив. Энэ хооронд имлэгийн ажилтан маш их зүйл бөглүүлж авлаа. Найзын хэлснээр Монгол эмч байдаг. Түүнээс тусламж орчуулга авахар уцтаа цайхан сэтгэлд тунгаа эмч мөдгөн хүрээд ирлээ. Даатгалтай юу гэх асуулт бүүм үгүй л гэлээ мэдээлэл өгсөн. За дүүрч аав маань аврагдсан бол гэд гадаа хамтдаа хүлээлгийн өрөөнд суулаа. Лонгийн баярын өдрүүд эхэлсэн твтүүхэн л байсан. Урьдчилгаа $20,000 түл гэлээ. Найз нөхдөөсөө хамаад өглөө. Үүнээс цааш боломжгүй байлаа. Дараа өдөр нь зүрхний химнэл дэмжих төхөөрөмж тавина л гэлээ. Эмчтэй уучраа хэлж тусламж хүслээ. Окей, би ойлгож байна. Оюутан хүнийг гэлээ. Эмч нарын хүс авахгүй төхөөрөмжийг тодорхой хэмжээнд хямдруулж өгөхөөр болоод хагалгаа эхэлсэн. Сэхийн амьдруулах тасаг өдрийн $2,600 3 хонсон. Энгийн тасагт орж аав маань хүүргийн хаана байгаагаа ч мэдэхгүй тухайн үедээ их л санаан зовж байсан да. Эвээ минь гэж гэртээ ирлээ. Удалгүй ковид бүр цар тахалж болж Монгол улс хилээ хаалаа. Элчинд зөндөө захаа бичиж гуйж говшиж онгоцон цугаар болов. Кино арай хийж ээж аавыгаа багтаагаад байсан би жирэмсэн болсон байлаа. Ажилгүй орлогогүй болох нь гэд өөрийгөө 2 хүүхэдтэйгээ нэмж гуйж орууллаа. Бөө юм болж буцлаа. Нөхөр үлдсэн. Австралид арай гэж нутагтаа очтол 21 хоног буудалд хордлохтой надад ямар хэцүү байсан гэж саннаа. Хоол унд орчин нөхцөл бүх зүйлнүүд харанхуйлмаар нөхөртөө ачаа болохгүй гэд хэрэндээ хичээж хэмнэж амьдарсан хил хаалттай 18 сар болсон. Энэ хооронд миний виз дууссан байв. Санаж битгэрсэн хүүхдүүдээ аавтай нь уулзах гэдэл төмөн хүсэл байлаа. Нөхөр оюутан руу шилжсэн виз нь гарахгүй 1.3 сар болов. Тэсэлгүй аялын виз өгөөд ирлээ. 2 настай болсон томоо залууг би аавтай нь уулзуулах ямар сайхан байсан гэж одоо ч бид инээлтнээ бэлэн бойцсон хүүхэд авч ирсэн шүү. Иннээс цааш өөрөө хариуцаарай гэд. Ингээд л одоо юу ч болсон гэр бүл хамтдаа байх хэрэгтэй гэдгийг ойлгоо сууж байна. Дотор минь төмөн бодол харамсал хэцүү байсан он жилүүд хэрэлзээд л өнгөрнөө тех бүртээ өөрөө нөхрөөрөө бахархдаг да. Аав маань намайг энд ирснээс хойш 6 сарын дараа бурхан болсон. Уулзаж чадаагүй ч охиндоо гомдоогүй байх гэж үргэлж итгэдэг. Эвээ минь миний сайхан аав. Одоо тэнгэрээс хараад санаа амар сэтгэл нь тэнийсэн байхаа. Гинэ ёо. Ёо өөрөө хүчтэйгээр хэлчихвэ тэ ёо. Яг ийм гинтийн зүйлсүүд дээр бол үнэхэр хэцүү болчихж байгаа юм те. Гинт өвдөөл, гинтэл даатгал байхгүй боллоо. Яг тэр нь чи энд бол яг даатгал байхгүй бол тэр зардал бол бүр аимшигтай гарч байгаа шүү дээ те. За ямар ч юм гэхдээ аавыгаа бол аварч чадсан байна. Тэгээд уулзаж чадсан гэдэг нь жоохон нас барсан гэдэг нь харамсалтай ч гэсэн. Бас тухайн үед аварч чадсандаа бол тий харин тий. Аварч чадсан бас гоё тий. Тэгээ бас Монгол эмч энэ төр байж таарсан байна шүү дээ тий. Хэрвээ нөгөө хилний асуудал энэ төр байсан бол бас хэцүү тий. Тий. Түүхээ ихний сүгэндээ баярлаа. Тэгээд бас хэцүү юмыг туулаад гарсан байна. Хөөх хидэр хүүхэд бас ирээгүй жиж корона туулаад тий. За. Тэр таймингууд нь бас хэцүү тааржээ. За дараах нь богинохноос нь л уншчээ тий. Эхнээс нь тий. Яах гэж ирвэнч юу юм зүгээр л буцхуу үлдэх үү гэд атсан шалаанд орчихдог юм байна. Хаа гинэ. Хүн гэдэг нэрээ шал сайхан жаргалтай газар тасаад амтаршаад үлдэх гээд байдаг ч нөгөө талаараа карьер гэр бүл ээж аав хамаатан садан их орноо амар өгүүлж сандаг юм байна. Магадгүй Монгол буцсан хойноо Австрали амар санах байх оо. Fuck яах ч ёстой юм гинэ. Яах ч ёстой юм те. Мэдүүл хэлээрэй гэдэг шиг. Энэ яг бас нөгөө нэг ирээд энд ингээд гоё байгаа ч гэсэн маш их зүйлүүдээ сандаг те. Одоо гэр бүл хамаатан садан Монгол нөгөө юм дасцсан орчин те. Одоо энэ ирээл ингээд цоошин орчин байгаа шүү дээ. Юу гинж мэдэхгүй те. Яг яах ч ёстой. Зүгээр хэлээр нь ойлгосон ч гэсэн цаана яг яах гээд байгаа гэж мэддэггүй зүйлсүүд маш их гардаг те. Карьер энэ төр бол бас ялангуяа шал өөр нөхцөлд хүрээд ирж байгаа шүү дээ. Монголд бол
энд ирж байгаа ихэнх хүмүүс Монголд бол маш гоё төрлийн ажил хийдэг ч юм уу. Яг өөрийнхөө хүснээр ингээд ажил амьдраад байжснаа энд ирэнгүүт нь бол тэгж чадахгүй болчихж байгаа байхгүй тий. Адаглаад нэг ихний хэдэн жилдээ бол маш хэцүү. Одоо яг амар их зовлон нөгөө нэг туулсан хүмүүсээсээ гадна энэ бол маш олон хүнд байгаа проблем байхгүй тий. Одоо ингээд надад бол бид нар ч юу байнга байдаг юм. Монголд байхаар гадаадд байгаа хүмүүс алаад байгаа юм шиг тий. Тэднэр л нэг гоё амьдрал нэг юмд хүрээд байгаа юм шиг. Гадаадд ирчингүүд энэ яг бодит байдалд нөгөө нэг учирч байгаа штэ. Тэнгүүд Монголд юм алдаад байгаа юм шиг. Карьер хамт зэрэгцээл яг адилхан ажилд орсон хүмүүс найлэдийн захирал юу болол компани байгаа. Монголд байгаа хүмүүс нь алаад байгаа юм шиг санагддаг. Тэнгүүд энд ингээл би нэг яг тэр юмаа ингэж пашн болгож аваагүй юмаа хөөгөөд тэгээ цаг хугацаагаа алдаад байгаа юм шиг санагдал. Тэгэл яах гэж ирвэ? Би өөр Монголд амьд ажгүй амьдарч ирсэн юм шүү гэж боддог ч юм уу те. Тийм одоо комплекс ер нь бараг л бүх хүнд байгаа. Японд байхад ч байсан, Америкт байхад ч байсан, энд байхад ч ер нь л байнга л төрөгдөг бодлоод. Тэгэхээр яг юу авч ийн гэдгээ бол ингээд амар сайн бодож үзэх. Ер нь яг юу чухал байна гэдгээ бодож үзэх хэрэгтэй юм шиг санагддаг те. Энд айгүй олон хүмүүстэй яг хөөхтүүдэд бодоод ирдэг штэ те. Одоо эрүүл мэндийн бодоод за миний карьер дүүрчээ эрүүл орчинд өсгөх жоох юм бол гэж боддог ч юм уу. Англи хэл сураад ч гэдэг юм уу. Англи хэл сураад ч гэж боддог ч юм уу. Тэгэхээр яг дэнсэлж үзээд яг аль нь илүү чухал вэ гэдэг юмаа зориод яваад тэрийгэ биелүүлж чадж байгаа бол бас жоохон тэрэндээ сэтгэл хангалуун байхыг хичээх хэрэгтэй. Гэтэ ер нь хэцүүлтэй. Сэтгэл санааны хувьд бол тэр тэгтээ тийм амаргүй байлээ шүү дээ тий. Яг бид өөрч өөрсдөө бас яг туулсан Австрали очиод ална гэж ирсэн шүү дээ. Яг үүндээ бол тий. Ална ерөөсөө одоо энэ хүүхдүүдээ сургаан тий. Анхаа их сургуулаа хийн би ирээл өөрийнхөө юм хүссэн тий. Амар гоё ажилд орно гэж яг ирсэн. Яг бодит амьдрал ерөөсөө яг тийм байгаагүй. Нэг юм expectation байгаад байгаа шүү дээ тий. Тэрнээсээ яг юм бодит байдал нь маш доогор байнгут яг хүн тэнд ингээд сэтгэл санаагаар маш их ундаг. Өөрийгөө одоо өөртөө итгэх итгэлээ бас алддаг тий. Би чин ийм мяа байсан юм байна штэ гэж боддог ч юм уу. Яг бодит байдал дээр ийм байдаг юм байна. Гэх мэтчлэн зүйлүүд дээр хүн яг сэтгэл санаагаараа аягүй хунаад тэр сэтгэл санаагаараа унсан нь бас хоорондын харилцаанууд тодорхой хэмжээгээр нөлөөлөд байгаа юм тий. Одоо өмнө нь бол бүх юм амар гой байж исэн бол тийм биш болчлоо. Бодчихсон шиг болохоо байчлаа. Зарим үед одоо янз бүрийн ажил хийдгээс шалтгаалаад мөнгөний асуудал маш их орчдөг те. Доктортой ерөөсөө биш ажилдаа байж байгадгүй байхгүй ч магадгүй гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд гараад ирнэ. Гэтэл огцом нөгөө ийм бизнесний зарлууд те, даатгалын зарлууд, сургуулийн төлбөрүүд гээл $10,000, $20,000 гараад ирэнгүүт тэнд бол ингээд маш их тийм асуудлууд гараад ирдэг. Амар хэцүү байдаг. Надад нэг амар тийм хэцүү санагддаг юм. Ингээд за болгочлоо ингээд юмаа зохицуулчлаа гэж бодож идэл ингээд зүг зүгээр сууж агаад ингээд амар их мөнгөний өрөнд орчдөг. За би зүгээр нэг бета өгсөн юм шиг за ингээд тэр нь амар хэцүү санагддаг надад. Яг австралч гэлтгүүл байх л да. Одоо мэдгүй одоо ямар ч гадаадд амьдарч байгаа хүмүүсийн хувьд заавал виз авах хэрэгтэй гэдэг нэг зүйл байгаад байгаа юм. Визээ дагаад эрүүл мэндийн даатгалаа худалдаж авах хэрэгтэй гэдэг зүйл байгаад байгаа юм. Тэгээд төлбөр гэж байгаа юм. Ягаад тэр хөнгөлөхдөггүй учраас гэдэг юм. Тэр том зарлуудыг чи ерөөхдөө ингэ бодож байгаа штэ. Гэхдээ одоо жишээлбэл би ингээл за одоо ингээл сайхан магистрийнхаа төлбөрийг төлөө дуусчихлаа. Одоо зүгээр визэндээ мэдүүлнэ. Тэгээд 485 гэдэг виз ингээл авчнаа гэж бодож сууж идэлтэй. Гинт нөгөө визний үн нэмэгдээлтэй нэг $1000 зөрүү шууд гарч ирээл. За бит өөрөөл 485 мэдүүлэх гэж нилээ их хүрэнд орсон те. За одоо ингээл болцсон гэж бодоол байж итэл гинт ивэлийн төлбөрөг төрүүлж төлөх хэрэгтэй болоод явцсан те. Бид тэр шинэ нэг сургуулаа төгсчих юм бол энд хүүхэд өнгөө сурна гэж бодоод ямар ч төлбөр бэлдэг байсан чинь гинт 10 саяын өрөнд орсон те. Вау гэл тэгэл сандраал тэрийг арай хийж өгөөл байсан чинь 485 өгөх болсон чинь яг өгөхгүй л ингэсэн чинь нөгөө эрмөний юу энтрийг аваагүй те төрсний гэрчлэгийн дээр аваагүй байжснаа 2 сарын 1-ээс хойш визний өвн огцом өснө гэд сая аялын виз энэ 400 байжснаа 700 эдмит болол те зөвхөн аялын виз авахын тулд хүн одоо баг 2 сая төгрөг Австрали руу зарцуулах болж байгаа юм ааш. Тэгснээ бас бидний виз дагаад амар их тэгээ 4 хүнийх нийлээд бүр ингээл дахиад 1100. Тэгэл за хараа хийж тэрийг ингээл цуглуулаад өгөх гэсэн чинь эрүүл мэндийн үзлэг гэдэг юм гараад ирсэн. Бид хоёр 12 сар дотор тэр үзлэгээ өгсөн байсан бол дахиж өгөхгүй гэж бодоо байжсэн чинь өмнөх жилийнхаа 3 сарын 4-нд өгсөн гэсэн чинь тэрийг сайн тооцоолоогүй 3 сарын 9-нд нь ингээд хэдхэн хоногийн зайтай тэ жоохон юмаа бэлтгэлтэй байсан бол ер нь энэ бүх өрнөдөд орохгүй гэж болох байсан л да. Гэтэ ингээд нэг юм зүгээр сууж ирснаа л нэг
нэг хэдэн зуун мянган төгрөг нээж биш ингээд нэг хэдэн 10 сая төгрөгийн ингээ өрөнд ороод гинт зохицуулах л одоо бүр тийм шок авсараа бүр сурчлаа баг те. Ер нь ирснээс хойш дандаа л тийм хагас жил болгонд нэг тийм юу гардаг те. Нэг тийм ингээд амар их мөнгө төлөх ёстой болцсон байдаг. Тэгэнгүүт тэр нь жоохон ер нь бол надад жоохон шокны бол санагддаг. Яг хав сүүлийн кейсэн дээр бол хоёулаа өөрсдөө бас алдсан юмнууд байгаа л те. Гэхдээ зүгээр хэлгээд байгаа санаа нь хүн яг ингээд 100% бүх юмаа яг төлөвлөгөөний дагуу явна гэдэг маш хэцүү шүү дээ те. Бид тэр харцсангуу уул нь бас тхийг их хичээдэг. Харцсангуу ингээд за нэг 6 сарын дараа яах вэ, жилийн дараа яах вэ, энэ юм байгаа байлаа гээл те. Тэгээ хичээгээд гэхдээ тэр дунд яалтчгүй алдчихж байгаа байхгүй те. Яалтчгүй алдчихж байгаа. Яг тэр үед л яг юм гадаадд байгаагийн сул тал нь бол хэцүү зүйл нь яг тэн дээр гараад байна. Хэрвээ Монголдо байсан бол эн чинь тийм санаа зовх зүйл байхгүй шүү дээ. Визэн санаа зовлох зүйл байхгүй. Тэгээ даатгал инээтэрэгээд юм байхгүй. Гэх мэтчлэн тиймэрхүү яг санхүүгийн хувьд эрсдлүүд бол маш их гардаг. Тэрийг бол үнэхээр сайн төлөвлөж бас бэлтгэлтэй байхгүй бол тэр болгондоо ороод ахаар яг хүн нөгөө юм гоё амьдрах гэдэг зүйл аим. Сэтгэл хангалуун гоё амьдрах гэдэг зүйл үнэхээр хэцүү болчих. Нэмээд хүүхдүүдтэй бол хүүхдүүдээ хэцүү байлгаад эхэлчихэж байгаа юм гэх мэтчлэн тий. Зөв энэ дэлгэнд хэлэхэд шинэ хүнтэй болсон бол эртгэн л тэр төрсний гэрчлэгээ гадаад пассвортыг аваад эртгэн л виз мэдэн дээр мэдүүлж явах ёстой юм л. Яг нэг амин тусын хэрэг гарахгүй бол тэр ч хийхгүй байгаа байхгүй тий. Тэгээ 6 сар болсон хүүхдтэй пассворт аваагүй байсныхаа горыг бол сая л амссан. Тэгээ 2 тэгээ бараг 7-8 сая төгрөгөөр амсаад байгаа маш. Тэгэхээр тэрийг зүгээр нэг ташрамд нэлчээ тий. За дараагийн захаар орё явлаа. Сайн байна уу? Надад бол ирээд сайхан байна. Хил усаа аажимдаа сураад ажлаа өөртөө тааруулаад хийж болж байна. Энэ газар надад миний гэр бүлд мөнгөн өгөөжөө бол өгч байна. За тэгээд үүний хажуугаар сэтгэл готролд бол үнэхээр ордог юм байна. Сэтгэл готрлын хамгийн том асуудал нь нөхөр тоглох явдал. Надтай суухдаа Монголд бол тоглодог байсан. Энд мөнгө олохын хэрээр тоглох нь ихсэж байна. Худлаа байнга ярина. Яг нэг тэнэг хүн хуурж байгаа мэт. Гэр бүлийн мөнгнөөсөө яаж шумбатхаас мэднэ. Арга зээл нь маш нарийн. Би нэг хэрүүл уруул хийдэггүй байсан. Учир нь энэ хүн ууж идэж шоудаад яваад байхгүй бас надад гар хөрөхгүй юм да гэд давуу талуудыг нь бодоод би тэгж уурыг хүргэхээр ааштай бишээ. Энд ирээд бол жинхэнэ уур хүч сэтгэл санаа тавуудах эхэлсэн. Яах гэж ирсэн зорилгоо үр хүүхдүүдээ үлдээсэн байгаа гэдгээ манай нөхөр бүр марцсан болтой дөгөө. Бүр улаан цайн би өөрийнхөө ажил хийсэн мөнгөөрөө өөрөө тоглолцсон ч гэх шиг. Дээрээс нь надаас танаа нөхөр мөнгө зээлсэн удаж байна гэд мөнгө нэхэх болсон. Над чиг тайван сайхан байдаг хүнд энд бол зүгээр л амар үйл явдал. Одоо бүр ажиллаа хийгээд явж байхад элдв долоо юм бодогдоостой. Тэрэндээ өөрөө бухимдаад яг галзуурах гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Энд ирсэн гол шалтгаан нь хүүхдүүдийнхээ дэрэгдээс хэсэгч гисэн тоглодог аавыг холдуулах бодол надад байсан. Гэхдээ энтхийг тоглоом нь ийм их гэж төсөөлөөгүй. За баярлалаа. Сэтгэлээ жоохон ч гэсэн уудлаа. Хизээд уйлахад бэлэн хоолойн дээр амар том зүйл тэгэлцэн мэддэг нэ. Oh my god. Энэ бүр гэхдээ бас амар хинт байгаа асуудал юм шиг байгаа тий. Зүгээр ингээд би одоо ингээд ямар ч Монгол комьюнитигаас маш гол байхад ийм мэдээ бол надад маш их сонсогддог. Группүүд дээр ийм чатууд бол маш их байдаг. Чи юу анзаардаг уу те? Тий, анзаардаг. Тэгээ ер нь бас тодорхой хэмжээнд зур мэднэ. Ер нь хүмүүс айгүйх тоглодог. Бетч тэр энэ ч бас нөө казино байгаа. Тэ? Яг нөө хэр их хэмжээгээр яаж тоглодог энэ тэр мэдэхгүй ч гэсэн зүгээр маш их ямарч байсан хүмүүс бол тоглодог юм байл. За энэ мөрөдө тоглоомны асуудал ер нь Австралиар зогсохгүй ер нь амар болчихжээ тий. Надад тэгээд ер нь нэг амар их бодогддог юм нь. Одоо энэ бет чинь бүр ингээд амар болцсон штэ. Тэгээд одоо баг айл болгонд л нэг тийм асуудалтай ойр дотных нь хүн ер нь бол хүн болгон л баг за манай энэ маань тоглоод байгаа гэж мэдхээр нэг тийм кейс гараад ирчихэж байгаа байхгүй. Тэгээд хамгийн амар юмнууд нь одоо ингээд одоо контент бүтээж байгаа хүмүүс ч байна те олонний танил хүмүүс ч байна. Энийг бас амар сурчлаад байгаа надад бас маш аимшигтай санагдаж байгаа. Яг ингэж хэлдэм л да энэ хүмүүс тэр бетний санал тавьж байгаа хүмүүс бол маш одоо энгийн нөгөө нэг спонсорын нөгөө нэг тавьж байгаа саналаас баг 10 20 30 сая заяа баг зүгээр нэг саналаар нь баг маш авчих шахуу төрлийн ийм мөнгө санал тавьж байгаа учраас тэр хийж байгаа хүн бол те за би ямар авж байгаа биш тэглээч энэ хүн тоглох хэсэг нь нөгөө хүний асуудал шүү дээ те та нар одоо насанд хүрсэн юм бол өөрийнхөө тарихаар наатахаа шийдээ чи намайг ярьлаа гэд та нар тоглоно гэсэн юм байхгүй штэ гэж бол бодож байгаа байхгүй байгаа гэдгийг мэдж байгаа учраас нөгөө тал нь өгж байгаа штэ те нэгдүгээрт хоёрдугаарт би бол ингэж боддгоос аахгүй хамгийн арчаагүй сэтгэл зүүн ийм одоо сул дорой хүмүүс л те
одоо бет тоглож байгаа эсвэл ингээд нэг юм өөрийгөө удирдах чадваргүй хүмүүс тоглож байгаа гэж боддог байсан. Гэтэл одоо тэр магадгүй анхны хохирогчд нь тийм хүмүүс байсан байж магадгүй. Одоо тэгтэл тэр саваа бүр аль хэдийн хальчихсан та нар анзаарах юм бол вау энэ хүнийг ингээд тархитуулчихж байгаа гэж үдэ гэж бодохоор хүмүүс ч аль хэдийн ингээд яваад орчихсон байгаа. Тэгэхээр хүний сэтгэл зүй штэ. Тэр чинь хүн байхгүй. Тэгэхээр тэр хүнийг яаж ингэж паникт оруулаад яаж дахиж тоглуулах юм ингээд бараг тэ энэ алгоритм үүссэн байгаа байхгүй тэ. Тэгэхээр тэрнээс гарч чадахгүй. За нэгдүгээр та үнэхээр өөрөө амар ухаантай байгаад тэрийг тоглохгүй байж болно заяа. Тэр та өөрөө тэр тоглоомыг өөрөө орохгүй байх ухаантай хэмжээтэй байж магадгүй. А гэхдээ буцаад над хийж байгаа юм чинь өөрөө хохирогч болж ирэх магадлал бүр амар өндөр. Одоо нэг санамсаргүй хүн чинь тэ хизээч чинь итгэлийг алдахгүй гэж бодож исэн хүн чинь чамаас мөнгө асуунгууд чи итгээд өгсөн чинь тэр хүн аль хэдийн бэтэнд орсон байх магадлал одоо бүр асар өндөр болж ирж байгаа ч гэдэг юм уу. Эсвэл хамтран бизнес хийжсэн хүн чинь тоглолцсон байх ч юм уу. Ээж аав чинь залилсан байх магадaltaй. Та болон таны үр хүүхэд та өөрөө тоглоог байлаа гэсэн буцаад хохирогч болох эрсдэл маш өндөр байгаа. Тэгэхээр тэр юмны эхлэлийг битгий тавьж өгөөсэй гэж амар хүсэж байгаа. За магадгүй далд байгаа тэгээ одоо орвол одоо нэгэнт одоо өнгөрөх байх. Гэхдээ хүн бүхэл бүтэн амьдралаа алдах, амиа алдах юмных нь битгий гүүрэн байгаасаа гэж бол амар хүсдэг ээ. Тэгэхээр контент бүтээж байгаа, инфлюенсер хийж байгаа хүмүүс маань жоохон тэрэн дээр жоохон бодолтой хандаасаа гэж бол би хүсдэг. Яг тавьж байгаа тайлбарыг ойлгож байна. Насанд хүрсэн хүмүүс тоглох хэрэгтэй. Тэгчнээ энийг 18 наснаас хүмүүс 50 тоглоорой гэж хэлээд бол хүн тийм байдгүй гэдэг та нар ч мэднэ, би ч мэднэ. Тэгтээ би бол тэн дээр амар тэгж боддог. Тэгээд зүгээр нөгөө хувь хүний сонголт гэдэг нь бол үнэн шүү дээ. Хувь хүний сонголт. Тий мэдээж тэр хүн бас сурталчлах тийм эрэхтэй тий. Гэхдээ зүгээр зарим нэг зүйл дээр бас ийм этиктэй байх хэрэгтэй юм санагдаад байдгийн ер нь бол мэдээж хэлж байгаа зүйлүүд нь бүгд үнэн. Гэхдээ яг тэр хүн бас инфлюенс хийж байгаа байхгүй тий. Хүний яриаг сонсоод хүн яг ухамсар дээрээ тэрийг ингээд тунгааж байгаа байх. Гэхдээ далд ухамсар дээрээ ерөнхийдөө ингээд маш олон удаа давтамжтайгаар тий сонсоод байхаар цаанаасаа ингээд хизээ нэгэн цагт өөзөөс нэг тоглоод үздэг ч юм уу тий. Нэг инфлюенс хийгдчихэж байгаа байхгүй тий. Далд ухамсар дээрээ бас. Тэгэхээр тэрэн дээр бол юуг сурталчлах уу, юуг сурчлахгүй байх уу гэдгийг бол бас жоох ингээд хуваагаад. Гэхдээ яг ингээд мөнгө амар хүчтэй байх шиг байгаа юм л тэ. Их мөнгө санал болонгууд за хүнийг л хэрэгжүүлээ юм чинь тэ. Намайг хэллээгээд заавал их албатай биш юм шиг гэж бодоол ингээд хүлэмжшөөрөө тэр ингээд сурчлаад ах шиг байгаа. Хүн болгоон тоглож байгаа юм шиг болгонгууд чинь тэ. Оо за би ч тоглоод үзье гээл тэ. Тэн дээр нөгөө ихэнх тоглоомнууд чинь эхлээ заавал хождог, дараа нь тэгээ алддаг. Тэгээд алдах тусмаа хүний сэтгэл зүгээрээ тэрийг төхөж авах гад ч юм уу. Тэгээд улам хэцүү байдал руу ингээ баг-багаар ороод идэг юм шиг байгаа юм л тэ. Тэгээд нөгөө талаас бас нэг боддог зүйл нь ингээд миний зүгээр эргэн тойронд ч байдаг юм уу, ийм тоглодог хүмүүс бас ингээл байгаа л байдаг л та. Ерөн зүгээр ингээд анзаарахад бол баг мөнгөөр л тоглоод тах шүү байдаг. Гэхдээ нэг юм нь болохоор хүмүүс ерөөсөө ингээд алдснаа огт ярьдгүү. Дандаа олсныгоо амар их ингээл би бүр ингэж олоол гээл те. Би өчтөр ингэсэн чи ингэж олоол гээл. Тэрнийг юм олсон зүйлүүдээга маш гоёор, маш амархнаар мөнгө олох юм одоо боломж байна гэж яг эргэн тойрныхоо хүмүүст их яриад тах шүү байгаа юм л. Тэр бол яг юм хүний сэтгэл зүйн бас нэг юм зүйл байх шүү байгаа даа те. Өөрийнхөө муу чадаагүй алдсан гэдгээ дандаа нонгуута нэг олсон нэг чадсан зүйлсээ ингээд маш ихээр ингэж дүгийлгэж ярих дуртай юм шиг байгаа юм л те. Тэрэнд нь хүмүүс болохоор наа чи нэрэн одоо юу гэдгийг айгүй хэцүү мөнгө олж байгаа хүний хувьд за би өдөрт нэг $200 те ингээд амар хэцүү ажиллаад олж ийнгээ бодоё л те. Тэгсэн чинь хажууд нь нэг хүн те би сая ингээд тоглонгуудаа $1000 олчлоо гэд үзүүлчингүүд шууд ингээд нэг юм бодол ороод ирээд тах шиг байна. Тэгэнгүүт үгүй яах та нэг үдчил даа $50 гээл те. Тэгэл магадгүй $50-аа нэг $100 ч юм $200 болгоол. Тэг ингээл тавиал эхлэнгүүд энд нэг юм мэдгүй одоо үнэхээр ялагч байдаг юм болов те. Хийх хүн л ер нь 99% тал ялагдагч болол. Тэгээ тэрнээсээ бас нэлээд их хүн бүр ингээд амьдрал маш олон зүйлээ алдаад дуусаад ах шиг санагдаад байгаа юм. За best scenario-г ингээд бодож үзье заяа. Чи ингээд зүгээр ингээд одоо 1 минутанд $80 хийсэн чинь $8,000 олчлоо гэж бодъё. Зүгээр ингээ хожил те. Тэгтэл би энэ чинь хүний сэтгэл зүйд би хизээч тэрнээс шууд ингээл за $8,000 авъя. Цаашдаа зүгээр сайхан те. Одоо юу гэдэг сарын $2-3,000 орлоод амьдрий гэж баргийн хүний сэтгэл зүйд ингээд бууж чадахгүй байхгүй юу те. Ерөнхийдөө вау гэд ямар ч ихсэн буцаад би ямар ч алдагт хийгээг олсон 8,000 хийлээч гэдэг юм уу. Бүр ингээд хоцсон байлаа ч гэсэн тэр юмд донтох магадлал маш их өндөр учраас анханасаа ер нь эхлүүлэхгүй байх нь ер нь хамгийн чухал. Би ингээд
хожсон ч гэсэн тэрнээс боол ингээ гарч чадахгүй гэдгийг мэддэг учраас би ингээ тэрэн рүү жишээлбэл ерөөсөө аль болох ядаж дарахгүй байхыг бол хичээдэг. Одоо ингээл яг олон контентуудаар ингээл одоо хорууд бол их сурч хичээлж штэ. Одоо веб ч байд юм уу, юу ч байд. Гэтэл магадгүй одоо веб татлаа гэхэд тэр хүн өөрөө хордох бол одоо мөрөөтэй тоглоомонд бол дагаад гэр бүл хамаатан сад ингээ бүх хүн бол маш хэцүү байдалд ордог те. Сэтгэл санааны, санхүүгийн тэгэл ер нь маш хүнд байдалд ордог учраас энэ бол үнэхээр маш амар нүгэлтэй тоглоом аа миний бодлоор. Тэгэхээр хаана бүгдээрээ амар бодолтой байх гэж хичээгээч. Тэгээд амар хэцүү болж байгаа хөдөлмөрөө битгий мэдээж өөрийнхөө мөнгөийг яаж зохицуулах нь хүний дөр сонирхолч гэсэн битгий ингээ хажуудаа байгаа хүмүүсээ ийм там дамжруулаасай гэж бол амар хүстэйгээ гэдгийг бол хэлмээр байна. Мөрөөдөд тоглоод байнгут тэр нөгөө авж байгаа допамин мөрөөдөд тоглоомноос л их гоё мэдрэмж авдаг болчдөг юм шиг байгаа юм л тэ. Өөр зүйлсээс ингээд гоё мэдрэмж авахаа одоо алдчихдаг ч юм уу тий. Тэгэнгүүт бас их донтоо тэрийгэл тоглож иж нэг юм мэдрэмж авах гад байгаад байдаг. Тэгэхээр яг тэгээд нэгэнд тасчингууд яг өөрөө ч бас амар хэцүү болно гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг санагдаад байдгийн. Тэгэхээр өөр зүйлээр гоё мэдрэмж, гоё кайф тий. Допаминда бас авч ер нь сурах хэрэгтэй юм шиг. Гэхдээ яг мэдээж хэлэх айгу амархан. Тий, хийх амар хэцүү. Тэгээ нэг ингээ орцсон бол за нэрэн тийштэй гэдэг ингээ шууд бас болчих чадахгүй л байгаа даа. Учраас л ийм том асуудал гараад байна шүү дээ. За дараагийн. За. Хоёр хэдэн дахиад 3 л үйсэн байна. 30 минут явж 3 үйсэн. За, хоёлаа цаашаа явахгүй л. За. 2020 оны 10 сард анх ирж байсан. Ирээд бонд цэвэрлэгээ, офис цэвэрлэгээ, хоолны газар зөөгч, бариста гэх мэт ажлууд хийсэн. Монголд гоё офист гоё ажил хийдэг, цагаан гартай байсан ч анханасаа эрэхтэй ийм ажил хийх хүлээлттэй байсан. Гэхдээ гол зорилго бол мастера төгсөөд мэргэжлийн ажилд орно гэсэн бодолтой байсан тул жорлон цэвэрлэж байхдаа ч ийм бодол нэг ч орж ирээгүй. Анх эрэхтэй зорилгоо тодорхой тавьчихсан учраас шантармаар, гутармаар үе байсан ч төрхөн зургийн л зүйл гэдэг сэтгэл зүгээр хөнгөн хүлээж авдаг байсан болов уу гэж одоо боддог. Эдгээр ажлын хийнгээ байнга нэтворкинг ивэнтүүдэд явдаг байсны ачаар оюутан байхдаа мэргэжлийнхаа дагуу туслах ажилтнаар ажиллаж байгаад одоо үндсэн мэргэжлээрээ full time ажилд орсон. Дүгнэж хэлэхэд хүрэх цаг нь тодорхой бол тэр хүртэлх жижиг сорилтуудад бууж өгдөггүй юм болоо да гэж бодсон. Миний хувьд ганц бие учраас гэр бүлтэй хүмүүст харьцуулахад асуудал бага тулгарсан байхаа гэж. Энэ бол харьцангуй нөгөө бас юм эерэг талын зүйл байна шүү дээ. Бонд цэвэрлэг гэж юу юм бол? Бонд цэвэрлэг гэж харин юу юм бол да те. Яа. Гэтэ хүн болгонд ерөнхийдөө амар тийм нөгөө цагаан карт ажиллаж исэн хүн болгонд гадаад яваад жорлог байхдаа нэг удаа уйлдах юм шиг байлээ. Тэгэхээр тэгж уйлж байгаа бол зүгээрээ зүг замаар л явж ин ч шиг. Хүн болгоны явж байгаа замаар л явж байгаа шиг байна гэдэг. Гэхдээ ер нь хүн болгон ирээд бас нэг юм зоригтой л ирж байгаа шүү дээ. За би ер нь ингэндээ те. За би сургуулаас сурчаад те ингээ ажилд орондооч гэдэг юм. Тэгэхээр яг энэ хүний хэлсэнчлэн тэр хүртэлх зорилгодоо ингээд дунд нь байгаа жижиг сажиг зүйлсүүдийг бас сэтгэлийн нэлээд хаттайгаар дээрэс нь өөрийнхөө нөгөө хүлээлтийг бас бий болгоо те. За би угаасаа л ер нь ингэж байх баха. Тэгээ очиод ер нь л юм болгоо амар гоё, юм болгоо айгу амархан байхгүй байхаа гэж ирээд яг тэр тэгж хүлээлттэйгээ ирчих юм бол ирээд яг иймэрхүү зүйлүүдээр бас харцангуй тийм гайгүй байх гэж бодчих те. За. Сайн байна уу? Энд өөрийн түүхээ хуваалцах гэж байна. 12 торох хүүгээ хаан сургах уу? Хүү минь хангалттай тэтгэлэг авахгүй бол USA сургах мөнгө хангалттай бий билүү гэж олон бодлоос үндэслэн ер нь хүүхдээ 18 хүрэхээс өмнө гэр бүлээрээ явах газар хайгээд Австралиг сонгоод хамаг байдгаа шавхаад суралцахаар ирсэн. Өсвөр насны хүүхдүүдтэй уулзраас найзуудаа орхиод ирсэн зулцгнууд минь энд ирээд хит задгаа Австрал culture өөр зан хандлагатай Монгол хүүхдүүдтэй найзалж чадахгүй хэцүү үеийг тулсан. Цагаан захтан бит хоёрын хувьд ч бас хин хинэн комфорт зоноос салж чадахгүй шокийн байдалтай байлаа. Арай гэж дасаад жил болохын алдаад мастер 485 нийт 5 жилийн дараа гэхэд хүүхдээ оюутан болгоод хөл дээр нь тогтоочод ирнэ гэсэн план нэг л өдөр будаа болсон. 35 насны хязгаарлалтаас болоод удахгүй виза маань дуусах гээд харихуу үлдэх үү гэдэг дээр сонголт хийж чадахгүй бодол болж явнаа. Хүү 12 төгснө, би мастера төгснө. 2 оюутны төлбөрийг яах вүлээ гэсэн нөхрийн минь бодол буцвал яаж байна гэсэн эргэлзээ Монгол ирээд хэрэггүй гих найзууд гэрийнхний үг биднийг хатсан шалгаанд оруулсан өдрүүд үргэлжилж байна да. Гэхдээ одоо хэдийн өөр өөрийн хүрээлэлтэй бол
болж удах тусам уусаж шингэх Австрали орондоо хэдийн engaged болжээ гинэ. За энэ бол бас л яг олон хүмүүс тулгарч байгаа асуудал. Хоёулаа бүр амар ам үлдсэн ангарсаа л тий. 35 хүрэхээ шахсан байсан гэдэг. Энэ бол надад бас амар харигсан санагдсан. Яг хэдэн ч дор хаяж ингэж өөрчлөгч байгаа гэдэг нэг 2 жилийн өмнө болтгоо зарлах хэрэгтэй байхгүй тий. Австралид амар Австралийн засгийн газар заримдаа амар Монголын засгийн газар шиг ажилтсан юм санагддаг шүү дээ. Япон бол жишээлбэл хизээч ингэхгүй тий. Ер нь бол гинт за одоо 7 сараас визний үн нэмэгдэн шүү. За одоо ингээд нөхцөл өөрчлөгдөн шүү гэл ингээд зоргоороо ингээд юм амар өөрчилчдэг. Тэрэнд нь тэгээд маш их мөнгийг чинь бид нэр бүрэлдүүлж байгаа штэ энэ засгийн газрынхан тий ер нь бол бид нар гэдэг нь бид нар чинь баг энэ Австрали орны оюутлах байхгүй та нар өөртөө бахархах хэрэгтэй. Яг нарийн тооцоод үзэх юм бол бид нар австралчуудаас хамаагүй их зардал гаргаж амьдардаг байхгүй тий хүүхдийн сургуульч байдаг юм уу тий ингээл эрүүл мэндийн даатгал маатгал ингээ бодоод үзэхээр Австрали төрлөх хүнээс нь илүү их бараг зардал гаргаж амьдарч байгаа баггүй юу гэж амар гомдож байна. Бид нар байхгүй бол та нар хэцүү гэдэг юм шиг байна. Би бүр тийж тийм л виз гардаг байгаа гэж. Давраад байгаа. Хоёр талтай байх. За тийм ээ. Тэ. Угаасаа хоёр талтай байгаа байж хараа л да тий. Зүгээр адаглаад жоохон урьдчилж мэдэгтгэл хэрэгтэй байсан баг. Шууд шийдвэр гаргачлаа. Энд байр олдохгүй болоод өмнө нь өсөөл ингэж байгаа учраас тэр зохицуултыг хийж байгаа нь бол тодорхой л. Гэхдээ ерөнхийдөө яг тэрийг чинь яаж төлөвлөх боломж олохгүй дунд нь ингээд маш их хүмүүс ялангуяа нэгэнд ирцэн байгаа хүний хувьд ч тий. Зүгээр ирэх гэж байгаа хүмүүсийн хувьд зохицуулт бол бас нэг арай өөр тусах бах тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр бол санал нэг байна. Зүгээр яг бид нар байхгүй бол хэцүүд нэ гэдэг нь байсан мэдэхгүй тий. Дракул хэцүү шүү та нар. Түүний төлж байгаа миний мөнгөөр зүгээр жаргаж юм. Хүүе хаач яваад өглөө гэдэг. Тэгээд Австрали. Хайр дээр жамдаг байсан юм та. За. 6 сартаа жирэмсэн ирээд нөхөр тафед сурдаг. За сургуулийн газар юм шиг тий. 3 өдөр нь хичээлтэй, 2 өдөр нь төмрийн ажил олдохгүй DoorDash хийдэг байлаа. Борооны уйлал байсан. Хятад айлын 2 давхарт амьдардаг янз янзын юм дуурайад гэртээ байж чадахгүй байгаад өдөржин машинд сууж зогсоол харж байж та өдөржин машинд сууж зогсоол харж огч явдаг гэж үгсвэ. Харж огч явдаг замбай ажил юм шүү дээ. За хичээлтэй өдөр нь сургуулийнх нь гадаа хүлээгээд суудаг байлаа. Хямдар нь дахианы мөч аваад Монгол бүх хоолыг дахианы махаар хийж иддэг байсан. Нэг өдөр гайгүй мөнгөтэй болоод хоньны хавирга чанж идэнгээд мөрөөдөд бараг төсөөлөөд л аалтыгаас автал бараг 70% нь өөх идэж чадахгүй 2 хоног хөрөгчөндөө хадгалаад хайсандаа одоо сайхан болсон би фидэл гэхгүй. Машины зогсоол гэдэг нь нөгөө зогсоол хайгаад хүүхдээ хөргөж өгч авдаг гэсэн юм байна л та. Тийм л юм шиг байна те. За уучлаарай би жоохон бичиг үсэг тайлагдаагүй жоохон хөөрх юм бэ те. За гэхдээ амьдралын ийм түүхүүд яг үндэ эргээ ботход ер нь амар хөөрхөн юм лээ. Тийм одоо тэр дахиад иддэг байгаад одоо биф иддэг болсон бол тэгэл ямар хамаатай тийм үү. Тийм тэгэхээр. Гэхдээ яг ийм жижигхэн зүйл дээр заримдаа сэтгэл готормаар юмдад ер нь бас байдаг те. Өдрийн ийм мэдрэмжүүд хүнд амар хэцүү санагддаг гэсэн эргээ ботход хүний хамгийн хэцүү байсан дурсамжууд ер нь хүний ярих хамгийн чухал түүхүүд болж үлддэг юм лээ. Тэгэхээр яг түүхүүд те. Хамтдаа тэгж жагаад өхрийн мах чанж идцгээ те. За би бол ирсэндээ баярлдаг нэгэн эхнэр ээж хүн байна. Одоо бол яаж Монгол буцандаа гэж бодож л айж байна. Ирснээсээ хойш 4 жил нэг ч Монгол яваагүй хүсэлгүй тийм хүн байна. Хүүхдийнхээ аядахтай сайхан газар байлахыг дорж байгаа. Гадуурхал байхгүй. Хүүхэд минь олон нийтийн газар хашгирж янз бүр болоход гайхах хүн байхгүй. Муухай харж муухай үг хэлэхгүй тийм газар байгаадаа баярлдаг. Хүү минь аутистик бой байгаа юм аа. Preschool teachers бүгд ойлгодог, намайг дэмждэг ийм газар байгаадаа баярлдаг. Монгол минь ийм болоосоо гэж хүсдэгч итгэл найдвар алдсан. Бид бүгд л Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүн байхад хэцүү мэднэ шүү дээ. Азар PR авах боломж өндөр мэрэгчлэлтэйдээ баярлдаг. PR авчвал сайхан болохоор одоо өндөр зардал гаргаж өндөр даатгал, өндөр виза хураамжтуулж байгаадаа хадгаламж хуримтлалгүй амьдарч байгаадаа өөрийн гэсэн нэг ч өмгүй байгаадаа готордоггүй сайхан цаг ирэх болохоор тиймээс Монголоосоо хоол өөр нөхцөлтэй газар амьдарч хөдөлмөрөө бодит үнэлүүлж баймаар байвал эртнээс бүгдийг судлаад энд үлдэх боломжтой мэргэжлэр сураарай хичээгээрэй. Бүх юмд л нас цаадаг болж нас залуу цус шингэн гэдэг шиг ийм үедээ сайн хичээгээрэй. Бидний тарих ухаан хаанч гологдохгүй гинэ. За саяных бол зөв хөөрхөн загтал байна тий. Тийм байна. Яг тийм талдаа бол амар мундагтэй
Эвэлийн цэцэрлэгийн ангид ч гэсэн 2 аутистик хүүхдтэй гэсэн. Тэгэл багш нарын ч тэр ээж аав нарын ч тэр ер нь яахгүй одоогийн ангид нь ч гэсэн байдаг те нэг охин. Тий. Ихчд 2 байдаг штэ те. Тэгэл бүгд ер нь амар тийм nice тэгэл амар уйлж муулал орилж морилол тэгжид юм тэгэл ер нь тэрэнд нэг амар тийм бодор долоод байгаа хүмүүс ер нь нэрэн тойрон ажиглагддггүй те. Тэр талаасаа бол амар гоё эрэг шүү. За бүр айхтар харамсаж байсан үе ховор байх. Нөхөр маань сурахаар ирсэн учраас би ихэндээ хийх юмгүй гэрт 2 сар гарan суухдаа буцна гэж нөхрөө сандрагсан. Уйдаад шинэ газар тасахгүй орж гарахаар таних хөнгөө нөхөр хичээл гээд гэрийн бараа харахгүй шал таних байсан. Тэгээд л за ёстой ингэж амьдрахгүй юм байна гэж бодоод цэвэрлэгээний ажилд явж хүмүүстэй танилцаад өөрөө бас сурна гэж сэтгэж байгаад нэг коллежд орсон. Тэр их зөв шийдвэр байсан. Өөрийгөө нэг ихээр үнэлсэн байсан хүн энд ирээд энд тгээс эхлэх юм гэдгээ ухаарсан цэг болсон юм. Яг ухаарч байтал жирмээ болчихов. Яг төрсөн чин ковид болчихсон. Тэгээд нэг анзаарсан чин энд бүр тасчихсан байсан. Ажилдаа болсон хүүхдүүд happy, би happy, нөхөр happy болоо шít. Одоо бодоход энэ Австрал их ээлтэй сайхан нутаг. Ивэл хайранд бөмбөрч байгаа болохоор бүр их хайр хүрээд хогоо яалгаж хаяад хувь нэмрээ оруулж амьдрэ гэж боддог. Бас мэдээж Монголдоо ч хайртай чадлаараа тусалдаг. Хоёр их оронтой азтай хүн би гинэ. Өөр хин тэ. Өөдсөндөө гэрээ цэвэрлэг гэдэг шиг тэ. Стаг хөрх юм харин. Загтал унших өдрийн мэд хүргэе. Би нөхөртөөгөө анх хорч хүрээгүй 2 хүүхдүүд байхдаа Австралид твт хөл тавьж байжээ. Тухайн үед монголчууд ч цөөхөн байж бүх зүйлсийн жим эхлэл тавигдах үед 2010 онд ирээд нэг л мэдхэд 14 жил болчихсон байна. Гүү ч нөө. Анх бүх зүйл шин бас хоёулаа бүх санхүүгийн хэрэгцээгээ хангаад 5-6 өдөр ажил хийдэг байсан. Бэрхшээл аз жаргал бүхэн хосолсон сайхан баялаг 14 жил гэж боддог. Энэ хооронд аль алин зэрэг хамгаалж 3 диплом, 2 сайхан үрс, амьдралын алтан сургамж, олон сайхан найз нөхдөдтэй болсон. Том хүүхэд минь Австрали улсад төрөөд 10 насныхаа иргэншлийг хүлээн авч өдийгөөс төдий хүртэл цэцгсний шагналаа авсан мэт баяртай мэдээтэй байгаа. Бидний хувьд энэ улсад маш их талархдаг амьдралын үнцийн олон сайхан боломж олгосон үр өгөөчтэй газараа. Хэцүү хүнд үе хоёулаа сүүлийн 10 жил хүүхдүүдээ өсгөөд өнөөдөр өсөж томрох үед нь нуруу тэнэж энэ улсад ирсэн зорилгоо эхнээс нь биелүүлээд явж байгаа. Зорилго нэгтэй байхад бусад цаалт бэрхшээл бол хөтөлцөө даваад гарах зүйл шүү гэж шинээр ирж буй гэр бүлүүдтэй хэлмээр байна. Асуудал биш бидний амьдралын амжилтаа бичиж бусдад урам зориг гэгээлэн мэдрэмж өгөхийг хүслээ хүндэтгсэн загтлын цэчин гинэ. За энэ бол бас маш хөрхэн юу байна. Маш гой түүх байна. Тэгээд бас нэг юм хэлмээр санагддаг нь хүн болгоны юм амьдралын юм өөр үеуд байгаа штэ. Тэгэхээр ингээд өөрийнхөө нэг өөр үе дээр явж иж өөр хүний өөр үе дээр явж байгаа үедээ харьцуулж депресс хэрэггүй юм шиг санагддаг ойлгож байна тий. Одоо жишээлбэл заримдаа ингэж боддог байхгүй юу? Дөнгөж төрчүүд 10 сартай хүүхэдтэй байж иж одоо хүүхэд нь 4-5 нас хүрсэн аль эдийн одоо сэнгэлийн малайд хүрсэн хүнтэй харьцуулаад би ч аяхгүй байна. Би ч царай муутай харагдчихээн ч юм уу нэг тэгж бодох бол амар утгагүй ч юм шиг бол сүүлийн үед амар их боддог болоод байгаа. Тэгэхээр яг өөр амьдралынхаа ямар үед явж гин те. Тэгэхээр тэр үе айл болох мэдрэхийг хичээгээрэй те. Ер нь хүн чинь бас юм жиших дуртай штэ. Жишиж бас яг өөрийгөө сайн байна уу муу байна уу болж гинөө болохгүй байна уу гэдэг бас яг ингээд нэг юм дүгнэх гээд тах шүү байгаа юм л те. Тэгэхээр жишмээр байвал өөртөөгөө ерөөхдөө ойролцоо нөхцөл байдалтай тийм хүнтэй бас ингээд жишээд үзэх хэрэгтэй юм шиг байгаа даа тийм. Өөртөө өөртөө л харьцуул гэдэг байна шүү дээ. Тэ харин бас яг би өөртөө ингээд жишээ аваад ярих юм бол те би жишээлбэл ингээд өөртөө ингээд цаг зарцуулж чадахгүй байгаадаа бол ингээд жоохон хэцүү байгаад байгаа байхгүй те. Ингээд харангууд ингээд юу гэдгийг те өөртөө гоё цаг зарцуулаад ингээд хийгээл амжуулаад гоё ингээд чөлөө цагаараа ингээд янз бүрийн хобби энэ төр хийгээл те. Тэгтээ тэр хүмүүсийн хувьд бол цаана яг үндэ 2 хүүхэдтэй ч юм уу те. Эсвэл хаач Монгол амьдраад байгаа ч гэдэг юм уу те. Ингээд нөхцөл байдлууд нь шал өөр байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулчингууд гэд нэг тийм жоохон бодол төрдөг. Гэтэ яг үндэ буруу юмтайгаа буруу хүмүүстэйгээ харьцуулаад тах шиг байна те. Харин тэгэхээр дөнгөж ирчээд энэ дээрээ 10 жил болсон хүнтэй амьдралаа харьцуулаад би бол амар ядуугийн зовлон тарчигтаа тулж ийна зовж ийн гэж бодох бол хэрэггүй байхгүй юу. Тэ Монгол буцаа очсон ч гэсэн хөлөө олох гэж 1 жил болно те. Тэгэхээр энд ирсэн ч гэсэн эхний 1-2 жил бол хэцүү байна гэдгийг ер нь бол аль ч оронд байгаа хүмүүс бодчиход зүг шүү. За Австрали улсыг зорих гээд сэтгэл шулуудаад Австралид сурцгаая гээд пэйж хуудас бүхий хэрэлтэй эхнэр нөхөр ах дүүсээрээ ажилдаг гих газарт л уурдуулж 10 гаруй сая төгрөг болон цаг хугацаа сэтгэл санаагаараа хохирсон. Очиж чадлагүй травматай болсон байдаг. Бат. Вау.
За наад яг наад газрын нэрийг бол дурдаад яхин тэ үгүй мэдэхгүй юм чинь. Гэтэ ямар юу юм те? Hard story вэ те. Тийм биш үү? Тэгэхээр ийм бас залингийн шин чанартай зүйлсүүд хүмүүсийн нөгөө тэ ингмэрэн тэгмэрэн гэж хүсэлтээр нь дөрөөлөд зүйлсүүд бас их байх шиг байгаа юм л тэ. Тэгэхээр хаашаач байсан явахаар төлөвлөж байгаа бол тухайн газараа бас яг найдвартай юу үгүй юу гэдгийг нэлээд сайн нягталж үзчихэж сонгосон зүгээр хаа жоохон хэцүү юм тэ. Дахиад нэг энэ араа дөрүүлээ найзалдаг байсан чинь нэг мань гинт алга болчтیں۔ Хэдэнчлэн дараа гараад иртیں۔ Гэнэ. Дараагийн үнэ. За би түүхээ бичээ. Австралид очисон. Дээврийн ажил хийсэн төгсөө гинэ. Юуны ажил хийсэн? Дээврийн ажил гинэ. Дээврийн ажил гэдэг нь яа? Мэдхгүй. Дээвэр хийдэм болов. Бас нэг тийм өөр ажил юм болоо да тэ. За хүний газар бол хүний газар гинэ. Энд нэг юу гэнэ? Шаргал үстэй цагаан арьстай охин шааж өөс татах гэж ирсэн гэж. Бас зоригтой л ирсэн байна. Зорилго нь байсан юм болоо. Яах гэж ирвэ биш зорилготой монгол хүмүүс юм тий. Зорилготой л ирсэн байна. Ааш за. Би 2 жилийн турш Австрали явах гэж хичээж зүтгэж өөрийгөө сорж англиний онооч авч зорилготой хүрч хүссэн хайртай Австралидаа ирсэн. Надад үнэхээр ээлтэй сайхан газар байсан. Одоо ч Австрали нутгаа санан өгүүлж байна. Чиглэг сайхан уур амьсгалт нь арьс үс ёстол ялаа халтрам сайхан байдаг байж билээ. Монголдо ирсний дараа хамаг арьс хураашаад үс налмигаад тэмхэнэл байна. Бас Алти Кос вүүлээ санаж байна гэж ихтэйхэн ямар сайхан эрүүл хүнс жимсний өргөн сонголттой нэг жил амьдэрсэн юм бэ. Хүний нутагт сайн зүйл нь ч байна, сар зүйл нь ч байна. Хэцүү зүйл нь ажил байсан да. Монголдо офисын ажилтан байсан бол Австралидаа ирээд болио болтол ажил хийсэн. Анхандаа өөрийн 4-5 гэж босоод орой 11-12 гэж гэртээ унтах гэж л ирдэг байсан. Жаахан удаад ирсний дараа 6 сарын дараа юмнуудаа ажилтайгаа ойртоод явдалтай ядрах нь арай багассан ч стил өдөрт 12 цаг ажилтдаг байсан. 7 хоногийн 6 өдөр нь хөтлөө ажиллана. Тэгээд 2 7 хоногт $1000 хадгалаад хүүхдийнхээ сургалтын төлбөрт хадгалдаг байсан. Эмэгтэй хүнэлтэд би тэгээд бүтэнсээ өдөр ёстой хандлаад тэнэж байгаа юм чинь хийхээ жаргалын ганц өдөртөө их хайртай байлаа. Азар би Монгол найзуудтай байсан сэтгэлзүүд үнэхээр сайхан нөлөөлсөн. Мөн давуу тал гэвэл би англиараа яриад сурчсан суур сайн байсан л та. Гэхдээ ярьж чаддгүй байсан юм. Үүндээ их баяртай байдаг. Бас маш олон зүйлсийг ухаарч ойлгосон гайхамшигтай аялал байсан. Миний амьдралыг оронгоор нь өөрчилсөн Австралидаа үнэхээр их баярлаж явдаг. Гэтэ нэг хэцүү зүйл нь нөхөр хүүхдээ үнэхээр их санаж байсан. Хүүхдээ ялангуяа маш их. Миний хүү ээжтэйгээ үнэхээр ойр дотн төрснөөсөө хойш л үргэлжлэл хамт байдаг байсан. Би хүүгээ өдөр бүр санаж хөтлөө уйлнаа. Унтахтаа хүүгээ санаад нэг удаа хүүгээ гэж бодоод дэрээ тэрвэрдэг байсан. Гэхдээ миний хүсэл биелж нөхөрхөө хоёр минь ирсэн. Австралидаа үнэхээр их баярлаа. Энд би жинхэнэ найзтай болж хүмүүсийг мөн чанарыг ч таньсан. Гэхдээ үүнээс илүүтэйгээр би өөрийгөө таних чадсан. Нэрээ Австрали явах гэд баг 2 жил би бэлдэж судалсан болохоор энэ хугацаанд Австралийн талаар влог хийдэг бүхэл YouTube чаналуудыг үздэг байсан. Анхаасаа ч мөн миний үзэх дуртай мэдээлэл авдаг байсан. Өөрийн гэсэн хэв маягтай хөжилтэй сонирхолтой влогер шүү. Гэр бүлт нь хамгийн сайн сайхан жаргал бүхний дээдийг хүсье. Амьдралын жаргал гэдэг элэг бүтэн амьдрал юм байлээ. Үнэн шүү. За. Баярлаа. Баярлаа. Ямар бас мундаг юм бэ те. Чанга 7 хоногийн 6 өдөр нь ажиллаад өдрийн 12 цаг ажиллаад ганцаараа ирсэн те. Ганцаараа эмэгтэй хүн ажиллаад $1000 хадгална гэдэг бол бүр амар мундаг хүн байна. Үнэхээр мундаг байна. Ер нь зүгээр ганцаараа амьдрна гэдэг бас хэцүү тий. Гэхдээ одоо юу гэдэг юм уусаа ганцаараа бол бас нэг арай өөр бах л та тий. Гэр бүлтэй гэхдээ ганцаараа ирчээд тэгээд яг ингээд мэдхгүй орчинд тий. Мэдхгүй магадгүй хилэнч байдаг юм уу тий. Эсвэл бүх зүйл нь маш шинэ байгаад байгаа штэ. Тэр орчинд яг ирээд амьдрна гэдэг бол үнэхээр тийм тэгээд эсвэрхэн жаргалын ганц өдөр бүтэнсээ өдөртөө дуртай сан гинэ. Надад тэр нь амар хүрхэн санагдлаа. Сүүл нөгөө нэг When Life Give You Tangerines гэдэг тэр кинонд дээр тий ингээд ээж аваар нь хөтлөө ажиллаад бүх мөнгөө нөгөө хүүхдэд зориулсан тий. Тэр нь амар гоё олон мессежтэй кино байсан тий. Тэгснэ бүх мөнгөө ингээ хүүхдэд зориулсан тэгсэн чинь охин нь тий ингээд надад ч ихсэн амар хэцүү штэ тоор ингээд бүх юмаа надад зориулсан. Тэгээд тэр чинь надад юу н ямар их дарамт болж байгааг ойлгож байна уу гэд тий. Яг зүгээр жоохон ийм ээж авах нь өнцгөөс харж үзэхэд ямар тийм одоо хүний хайрыг ойлгодгоо даадгүй юм бэ гэж бодох ч гэсэн хэдийгээр хүүхдийнхаа төлөө хийж байгаа ч гэсэн хажуугаар нь бас өөрөө хүн би хүн тэгээд өөрөө амьдрах хажуугаар нь өөрөө амьдрах хэрэгтэй гэдгээ ерөөсө хизээч мартаж болохгүй юм шиг санагддаг. Яагаад вэ гэхээр нэгдүгээрт яхаа өөрийнхөө сэтгэл зүй эрүүл мэндээс гадна буцаад зориулсан хүүхд чинь хүссэн амьдралаар чинь одоо ийм дарамтгүй амьдрахад те
надад бол маш олон ийм одоо ийм хөгжиж байгаа улсуудын одоо хүүхдүүд өөрөө яг ээж авах хүссэн зорилготой хүрсэн. Гэхдээ ерөөсөө аз жаргалтай байж чадахгүй. Байнгын нэг юм guilty санагддаг те. Өөрөө happy байхаараа. Гэхдээ ээж аваа маань одоо хэмэр хэцүү байсан да. Эсвэл ээж аваа маань тэнд хэцүү байгаа даа гэж боддог ч юм уу. Тэрэндээ ингээд би ингээд жаргаж болохгүй хүндээ гэж боддог ч юм уу. Тэг байнгын тийм буруутай мэдрэмжтэй амьдардаг юм шиг санагддаг. Тэгэхээр хүүхдээ аз жаргал өгөх гэж л тэг аз жаргалтай амьдруулах гэж л тэгж байгаа юм чинь хүүхэд чинь бас таныг аз жаргалтай байвал бас аз жаргалтай байна гэдгийг ойлгож манай авч яваад хөдөлмөрлөдөг байх юм бол их гоё юм шиг бол санагддаг. Тийм ч учраас бит хоёроос жаргадаг гэж. Тийм шүү дээ. Бид хоёр ер нь харин тийм. Зүгээр хүүхдэдээ угаасаа л эцэг эхчүүд бүгдээрээ л сайн сайхныг хүсэж хичээж байгаа шүү дээ, тий. Угаасаа эцэг хэн болгол яг тэгж байгаа. Гэхдээ яг үнэхээр хүүхдээ бодож байгаа тэр үйлдэлүүд нь эргээд бас хүүхдтэй хэрэг нөлөө яаж нөлөө үзүүлж байгаа гэдгийг бас давхар бодож хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй тий. Яг 100% зарцуулаа. За би ч юм 100% зарцуулсан юм чин гэдэг байдлаар биш хүүхдээ бас стресс фри бас өсгөх хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэгэхээр гэдэг нь ерөөсөө юм дураар нь юм юу гэдгээрээ биш тий. Сэтгэл зүйн хувьд эерэг тэгээд юм сэтгэлийн бас юм одоо янз бүрийн травмагүй өсгөх нь айгүй чухал байгаа юм тий. Тэгэхээр тийм буцаад ерөнхийдөө тэгж өсгсөн хүмүүс ер нь л яг юм аз жаргалаа мэдрэхгүй байн аз жаргалтай байхаараа буруутгадаг болчдөг юм шиг санагдаад. Тэг хоёр хүний амжилтаар амьдрах хэвээр юм шиг болчдөг юм шиг санагдаад. Тэгээд тэр кинон дээр бас нэг гардаг зүйл нэг энэ хүний хэлсэнчлэн бас гэр бүл гэдэг амар чухал байгаад л штэ элэг бүтэн байх гэдэг тий. Тэгээд тэр кинон дээр бас тэгдэж штэ маш олон хэцүү үеуд байсан. Гэхдээ хизээш би ганцаардж байгаагүй гэдэг штэ тий. Тэр нэмэр хөрх юм байна. Тэр бас яг амар үнэн. Тэгэхээр хэцүү үед бол байсан. Гэхдээ ганцаарч үед бол байгаагүй гэдэг. Тий. Харин тэгэхээр хэцүү үе гэдэг бол угаасаа л байдаг зүйл. Гэхдээ яг тэрийг гэр бүлээрээ хамт байна гэдэг нь айгүй чухал гоё зүйл байгаад байгаа юм тий. За, уушаагүй мессеж байна уу? За энд нэг байна. Австрал биш USA-д ирээд 2 сар болж байгаа хүн байна. Энэ миний 2 дахь удаагийн Америкт ирж буй явдал та. Өмнө нь 2 найзтайгаа хамт 3 сараар ирж байсан. Одоо бодоход тэр үед юм их амархан байжээ. Байр цаанаасаа ажиллаа хийгээд л болдог. Одоо бол бүр урт хугацаагаар 1 жилээр ирсэн нэг ч таньдаг хүн байхгүй. USA-ийн state болгоно өөр болохоор тасгад үнэхээр хэцүү байгаа. Тэгээд rent hall, тоог ус, даатгалын мөнгөө төлөөд гар дээр үлдэж байгаа маань үнэхээр бага. Ажил хэцүүгээд Монголоо аав ээжигээ амар их санаж уйлдаг да. Хаахаа гинэ. Сайн хэл ойлгохгүй болохоор бүр хэцүү. Зарим аялахтай хүмүүсийг тэгээд хүйтэн бороо ороод хур сэтгэл санаа хамт доошлол их мөнгө зарж ирчээд гэж бодоод харж чадахгүй тасгүй байж байна да. Би энэ ер нь сайн уншиж чадахгүй байна уу? Яагаад энэ би сайн байж энэ хэсгийг өөрсөө ойлгосонгүй. Сайн хэл ойлгохгүй болохоор бүр хэцүү. Заримдаа аялахтай хүмүүсийг тэгээд хүйтэн бороо ороод байхаар хур сэтгэл санаа хамт доошлол байхаар хүртэл гэж штэ. Сэтгэл санаа хамт оршлоод их мөнгө зарж ирчээд гэж өөрийгөө буруутгадаг л гэж штэ. За уучлаарай. Үгүйсээ тэгдэм яг нэг гоё юм илэрхийлж чадахгүй байгаа тахаар те. Та нар нааг монголоор ямар айтайх хүн гэдгийг мэдэхгүй л аймхаа. Тэрэнд бол зүгээр эвэлийн сургууль дээр очичаал зүгээр баг ингээд хэлгүй эдний хийж хэлгүй байх гэж бодохоор тэг эхний сармаар тэгдүүсэндээ сүултээ одоо ингээд хүчлээд арга хэмжээнүүдэд нь очиод жоохон юм ярьдаг болж малаад ирж байгаа байхгүй юу те. Угийн тийм тэнийг юм шиг мэдрэмжийг бол гадаадд байгаа хүмүүс маш олон нөхцөл байдалд бол авдаг баха. Эсвэл ингээд баах юм ярьсныхаа дараа яг ямар новшоо ярьчихваа гэж бодох үед ч бас байна. Тэгэл хідүүлээ тэгэл хичээтэл юм да. Тэг усаа ингээд нэг зүйл зориод тэрэндээ хүрсэн ч гэсэн дараагийн юм л гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хизээш дуусахгүй байгаа байхгүй. За. Яасан минь хөө. За одоохон минь хөө за. За өөр байна уу? Уншаагүй. За ерөөхдөө бол ингээд түүхүүдээ харахад уншсан байх шиг байна. За хин нэгний цагтлыг үлдээгүй байх гэж бол найдаж байна. Тэгээд магадгүй дахиад өөрийнхөө түүхийг хуваалцмаар ах юм бол
явуулж дахиад нэг юм дугаар хийсэн жахт тий. Хүрхэл юм биш. Харин. Тэгээд зөв ингээд хүмүүсийн яг яасан хийсэн гэдэг зүйлийг мэдэх нь бас гоё байгаад байгаа байхгүй тий. Тэгээд тэрийгээ ингээд бусдаа хуваалцсангууд одоо анх ирээд ч юм уу эсвэл за 1 жил 2 жил болж байгаа эсвэл нэлээд хэдэн жил болж байгаа ч гэсэн тэгэл тухайн хүн болгонд өөр ингэсэн асуудлууд тухайн үеийнх нь асуудлууд байгаа. Тэгээд тэр нь зөвхөн өөрийнх нь зүйл биш байна. Энэ ч угаасаа нийтлэг зүйл байгаад байна гэдгийг ойлгочхоор хүн бас юм сэтгэлийн харьцангуй хаттай байгаад байгаа юм тий. Тэгэхээр яг тэр биендээ ингээд зүгээр иймэрхүү нөхцөл байдал, иймэрхүү түүхүүдэд хуваалцах нь бол маш гоё. Sharing is caring гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг жигнэсээ дөнгөж ирсэн ёо за яг яах гэж ирч вэ? Юу хийч вэ ч юм уу тэгж бодоод явж байгаа ч юм уу эсвэл амар хичээгээ явж байгаа ямар нэг асуудалтай байгаа тиймэрхүү хүмүүс байх юм бол яг өнөөдрийн дугаар болс жоохон ч ихсэн хань болчих чадсан гэж бодож байна. Тэгээд бид тээр угаасаа бас ингээд хүмүүсийн цагтл дээр дөрөс одоо уншаад өөртөөхөө бас бодлыг илэрхийлэнгээ бас өөртөөхөө туулж авч байгаа түүхүүдийг бас хуваалцахыг хичээлээ тий. Энэ дугаартай манд хамт байсанд та нарт маш их баярлалаа. Тэгээд таалагдсан бол комент үлдээгээрэй. Тэгээд хүсвэл миний Instagram руу ороод цагтл гэдэг хэсэг рүү ороод линк байгаа. Тэр линкээр дараад заавал нэр хаяг маяга үлдээх албагүй. Тэгэхээр тэнд ингээд цагтлаа үлдээх юм бол би тэр цугулсан цагтл дээр нь үндэслээд дахиад нэг юм дугаар хий гэж бодож байна. Түүхээ хуваалцсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Яг үнэ зэрэг гаргаж түүхээ хуваалцсан бүх хүмүүст маш их баярлалаа. Тэгээд бүгднгийнх нь гоё одоо шаналж байгаа асуудал нь шаналж утсан хамгийн том асуудал нь байгээ гэж хэлмээр байна. Тэгэхээр бүгдээрээ байгаа газараа гоё хүснээр амьдраарай гэдэг үг тийм хашлтанд хэлж байгаа шүү. Дараагийн бичлэгээр юм уу подкастаар уулзлаа. Түр баяртай. Магадгүй Монголд уулзах магадгүй юм шиг. Bye bye. Bye bye.